Ингээ өмссөн чинь зүгээр нүд хор болж байна. Энэ нараа ийм нэг хотелийн доор юм биш юм шүү. Коп уусаад явж байгаа шиг санагчлаа. Гэтэ Анталиагийн хүмүүс амар юу тийэрээ. Амар машинад барьдаг тийм. Гэртээ ойрхон тийм далаа байгаа болохоор амар гоё яана. Алхаал орчин нараа далаачд хөөхтүүд ингээд хөл бөмбөг тоглоод, нэмэн өнөрөн суугаад. Тэр ингээд чийлээд юм шүү дээ. Яр гоё. Бас нэг муур халахч. Бид хоёр нөгөө суудаг газараа ирлээ. Хамнаатынхаа өнөөдийн тамирт харуул. Милкшейк над 240 юм байна. Коктейл нөө 400 гэхэлэр та 100-100-аар үржүүлээд явна шүү за. 280 гэхээр нэг 28 мянган төгрөг гэсэн үг. Ер нь бол Анталиа үнэтэй л дээ. Энэ хөө цайнууд юмуд нь. Андаа хамнууд гарч байгаа юм даа. Hi guys. Танаас би Instagram дээр би бичлэг хийж хэлж байгаа. Тэгээд яадаг бичлэг, яадаг юм бэ гэхэлэр би челленж эхлүүлсэн. Тэгээд яадаг челленж юм бэ гэхэлэр өөрийгөө брэнд гой сайн арчлаад зундаа бэлддэг тийм челленж ахгүй юу. Тэгээд угаасаа яг одоо жилийн энэ үед дандаа би тэгэл зундаа бэлдээл туурж мураал ингээд арьсандаа арчилгаа өгөөд ингээд эхэлдэг уу яахгүй. Тэгээ миний ингээд сүүлийн хэдэн сар миний ингээд яг энэ хацар дээр ингээд баахан юм гараад байгаа. Тэгээд энийг ингээд арьсны хэмжээс асуусан чинь стресс тэгэл хоол ун тэгэл би ингээд амар халуун ногоотой мэдж удаг гэл тэр юмнууд бүгдээрээ ингээд хамаатай тэгээд багал стресстхийг хүсэж ийн. Тэгээд юунд уг нь стресстэй байгаа юм бол бүү мэд нилийн ямар тач хацар яг энэ дэлхийн хацарны одоо юмнууд нь гараад бүр ингээд хэцүү байгаад болтгоо гараад тэгээд арилаад буцаждаг гараад тэгэл би уг нь болж өгвөл айгүй сайн цэвэрлэг хийдэг төрөл ахгүй одоо нүрээ сайн цэвэрлдэг. Тэгээд бас дээрэс нь бас нилийн одоо тослог тийм юутай тийм нүүрэндээ түрхэтсэн юм шиг байна. Тэгээд тэр маань нилээн бас тослогжуулаад тэгээд юм гаргалаадсэн биш магадгүй гэж бодоод тэр тосоо би сүүлийн одоо 1-2 хоног ерөөсөө төрөхгүй. Тэгээд бүр хайцсан. Тэгээд нэг тослогчсэн маань нэг түрх тос. Тэгээд тэрийг бүр хайчихсан. Тэгээд яагаад тэгэхээр угаасаа ингээд бүр тослогжуулаад амар тэгээд ингэж бодоод нэрээ хайсныхан дараа ингээд харсан чинь энэ дээр ингээд гарсан юмнууд маань ингээд баг зэрэг ингээд арилаад байгаа. Тэгээд тийм байна. Тэгээд би өнөөдрөөс ингээл энийг идэж эхэлж ин даа манайхаа. Энэ нөө чихэрлэг хүмүүстэй тэнцээ энэ чихэрлэг хүмүүс нэг жижиг нь ингээл 30 дэлэг 3,000 төгрөгөөр Монгол мөнгөөр зарагдчихдаг. Тэгээд том нь манай нөхөр өнөөдөр өглөө босч яваад дэлгүүрээс авчирхаад 60 хэдэн дэлэг ялсан нэг 6,500 700 төгрөгөөр ийм нэг том нэг шиг ийм юу хасан. Тэгээ уг нь энийг ингээд жигнэж идвэл их гоё болсон. Тэгээд жигнэж идэж чадахгүй манай жинүүр байхгүй учраас бид нар ч яг манай нөхөр ингээд одоо гоё чанаад гисэн. Тэгээд чансан ч гэсэн бүр амар гоё болсон байна. Иймэрхүү мэдээ тэгээ одоо би ингээд гоё лимонтой цай мэн ууж ин. Тэгээд лимонтой жоохон дархлаагаа сайжруулсан ингээд жоохон нэг хүнд нэг витамин болохоор хүнс идэж уухгүй бол нүүр царайнаас ахуулаа. Тэгээд ингээд миний өдөрт хийдэг бичлэг ч юм уу миний өдөрт хийдэг одоо юмнууд маань үр бүтээнч тэ болоход хоол унс амар хэрэгтэй байгаа хгүй яг сайн витаминтай хоол унс. Тэгээд монгол шиг гоё ингээд шүл мөлний мах цах идээл ингээд тэ гоё тэгэж идэж мэдвэл амар гоё л ах. Тэ энэ ч нэг тэгэж идэх юм гоё мах монгол шиг гоё амттай мах байх учраас тэгэл иймэрхүү витаминд нар аргалж ийн дөө ер нь бол. Чихэрлэг хүмүүс амар уйл даадаг. Би та нарт яагаад солонгосчууд чихэрлэг хүмүүс иддэг гэдэг аргаыг нь хэлээд байгаа. Ер нь таад өглөө нэг чихэрлэг хүмүүс идчих юм бол бүтэн өдөржингөө оройжонгоо амар цатгалан мэдрэмж авна. Тэгээд туршиж үзээрэй.
Тэгээ би өнөөдрөөс эхлээд турк хэлээ сурах гэж тэгээд нүүн би нөгөө нэг солонгос тийм ютуберээс сурч ирсэн баггүй юу. Тэгээд тэр солонгос ютуберийн үнэндээ дуудлага нь маш муу. Гэхдээ би нөгөө нэг солонгос хэлээ мартахгүй бол тэр их хүнийг заавал үзээд сураад исэн баггүй юу. Тэгээд одоо болохоор би зүгээр англи хэлээр сурах гэж бодож байна. Тэгэхгүй англи хэл дээр турк хэлийг зааж байгаа маш олон тийм сувгууд байдаг юм билээ. Тэгээд дээрээс нь дуудлага маш сайн. Тэгээд англи хэлээр сурахаар болсон. Hi. Now we are going to work. Waiting автобус. Түрүүний хоёр герман эмээ энэ ч нэг хоёр өөр хин хогоо уядал биз. Дээшигээ өөрсдөө дэлгүүр очсон. Нөхрийн ажилд дагаад явах гэж байна. Нөхрийн ажлыг ажлын туслагчаар ажиллана өнөөдөр. Гэтэ цалингүй. Гэтэ хоол идэнэ. Яг үндэ туслахаар биш би бол зүгээр гоё рестораны зов буфет идэх гэж явж байгаа байхгүй юу? Гоё хоол идмээр санагддаг. Үгүй. Бэдэг та. Тийм. Тэгээ миний өнөөдөр ажил байхгүй өдөр байхгүй тэгэхээр дагаад явхууд бол зүрстэй. Тийм. Тэр цаанаас нэг муур ирсэн. Юу хийж байгаа хөөе? Хөөе. Юу хийж байгаа даа? Хоёр одоо задлаа. Мяу мяу. Ne işin var burada senin? Юу бол нэг ягаан зүгийг авч явж байгаа. Гэсэн жобын юм. Аригато. Hey, no. Dili de bogo togi. Төрийн ажил. Энэ тасны өрөө. Ale togi. Танаас нөхрийнхөө ажлыг танилцуул. Өнөөдөр тоглолтын газар нь болохоор ийм том газар байна. This is me. Одоо ингээл хараа юмнууд огсрал яа шүү дээ. Цэвэрч юм чинь. Чиний тапья талаа. Юм бэлтэж. Нартаа тамиг хийчих. Тоглолтоос. Эндаа нүртлээ. Дэжгүй чимдам байдаг гинэ. Би энд хоолны цагаа хүлээх л байж байна. Хавыг явж ийн гэж бодож байгаа. Яаж ингээд яа дэлчрүү. Эцэг мати. ENFP хүмүүс чинь юм дэлчрэх байхгүй. Маа нөхрөөс дэлчрэх. Бас адилхан ENFP. MBTI. It's time to eat. Харин намайг таа юу? Натроо гэн сайн ингээд. Ой, тийш явах юм биш юм уу? Иш өнөстэй. And every time I do wake up in this long over. Чин хоолнтой зөө. Дагаа юу? Далж байгаа юм шиг тахчихсан юм. Гоёш. Гоёо. Юу гоё. Хэлчээр өшөө лөөд ирсэн шүү. Finally. Тэр үсэж байгаа хгүй нэг гар биччихээд ингээд чадвар амар. Хитмэс нэг дад. Торк таа юм шүү. Тэгэ угаасаа амар сэтгэл шүү таацлах. Үсэж байгаа. Юу юм будаа авдаг тэгээ бодолд хоолт гэдэг. Тэгэхээр өнөөдөр будаа авсан болоо амар юм. Вайс гоё хас байна.
Хөвгтэй ус авахгүй юм дээр энэ надад халуус очиж. Гэтэ халуус авах их зүгээр. Чай 먹겠습니다. 사과살이. яг юм амжилттай юм бүтэн шишинд амар гүртэй. Энэ болохоор юм хэм юм шиг байна. Шинжээний хям биш шүү дээ. What is that? Энэ болохоор энэ юу вэ? Тра чизтэй юм шиг санагдсан юм байна. Энэ зур чиз юм байна зур юм нэ. Бартаг шиг юм. Энэ юу вэ? Энэ орс нэртэй шүү дээ юм чинь. Би бол зур махаа сайн юм. Энэ болохоор зур салат. Томат салат. Тийм улаан чавгатай. Таалахаараа Туркийн юм нэг баклава гэдэг нэртэй уламжлалт тийм кейкний нэг төрөл нь болох писташио гэдэг нэртэй юу самраа шүү дээ. Одоо энэ дээр баг заяа юу. Энэ дээр башлаг нэмэл башлагдтай юм уу башлагдсан гарч ирж байгаа юу. Тэрний хоёр орцсон бүрдсэн ийм самартай. Энийг баг кейк л гэх бах та. Гоё. Бүрэн давтуулдаг юм амт. Энэ самар угаасаа тийм амттай зэрэгтэй. Энэ болохоор үлжин чих байна. Энэ холоо идэ гэж бодчихсон. Холоо дамж байхгүй. 아